Ямар цаана өнөөдрийн дугаараараа устж алга болсон эртний нүүдэлчдийн ёс заншлууд гэсэн сэдвийн дагуу та бүхэндээ мэдээлэл өргөх гэж байна. За эрт үед байсан ч гэсэн өнөөдөр бидний үед ирээгүй устж алга болсон ямар соёл ёс заншлууд байсан бэ гэдгийг та бүхэнд хүргэж байна. За нэгдүгээрт авга түших ёс гэж байгаа. Дайнд эр нөхрөө алдаж бэлэвсэрч хоцорсон эмийг тухайн эр нөхрийнх нь ах юм уу дүүн авга түших ёсоор авч арга эр ахуй амьдралд нь дэм тусыг өргөдөг нэг ёс байсан байна. За ингэхдээ тухайн эмэгтэй өөрөө хүлээн зөвшөөрвөл дэр нэгтгэж болдог. За эсвэл заавал дэр нэгтгэхгүй ч гэсэн ахуй амьдралыг нь авч яваад хөдөө түлш ус ундыг нь ойртуулах зэрэгээр эр хүний дутагдсан орон зайг нь нөхөж өгдөг байх нэ. За энэ хүү соёл яагаад үүсэж ийн гэхээр тэр үед бол мэдээж дайн байлдаан тулаан байнга болж исэн. За тэгээд дайн тулаанд эрчүүд нь дандаа явна. Эмэгтэйчүүд нь бол ингээд арга ирээ сахиад үлдчихэж байгаа. За тэгээд дайн тулаан болсон хойно тэнд хүний аймаг өргөдөн. Тийм учраас хүн амын хүйсийн бүтцийн хувьд бол эрчүүд нь бага, эмэгтэйчүүд нь их байгаа. Тийм учраас тэр одоо эмэгтэйчүүдэд ямар нэг байдлаар тусыг өргөх, одоо эмэгтэй хүний хийж чадахгүй зүйлүүд гэж байгаа шүү дээ. Тэнд бол эр хүний тус нэмийг өргөх зорилгоор энэ яг төр улсын төвшөнд яг ийм бодлого засагж аягууд байгаа аахгүй. Энэ бол илүү нөгөө эмэгтэй хүнээ хамгаалсан, эмэгтэй хүнээ бодсон тийм ёс заншил юм болов уу гэж би ойлгоод байгаа. Тэрнээс биш нөгөө дайн байлдаанд яваад нөхөр нь нас барсан эмэгтэйчүүдийг ихнэрээ болгож аваад автоматар явна гэсэн үг ерөөсөө биш. Харин эсрэгээрээ тэр эмэгтэй өөрөө хүсэх юм бол тэр хүний ахуй амьдралд нь бол тэр нас барсан нөхрийнх нь ах дүү нь бол одоо туслах үүрэгтэй бараг авга түшгэсээр. За энэ тухай болохоор жишээ Хар Адаанбаатар номон дээр их ойлгомжтой дүрслэгдсэн байдаг. За тэнд бол нөгөө Хар Адаанбаатар бол Жадран аймгийнх. За Жадраны их баригч буурал сахалт өвгөн бол тэр номон дээр хэлж байгаа шүү дээ. Бүх эрчүүдээс асуулт асуудаг. За та нарын дунд 11-ээс бага голомт түшиж байгаа эр энд байна уу гэхэд нэг ч эр дуграагүй. За тэгэхээр авга түшихээс ор хүссэн үсээгүй бид голомт нэмсээр ирсэн. Энд 11-ээс бага голомт түшдэг эр байхгүй шүү. Өөрийн 11-ээ хүнд алуулчихгүй шигээ бол тэр бидний үүрэг биш гэж юу гэхээр Жадран бол нөгөө Хөлийн аймаг байсан учраас бүр их хүн амын хорогдол ихтэй. Тийм учраас хүн амаа өсгөх бодлого нөгөө талд нь явагдана. За тэрийг бол ингээд авга түших ёс гэдэг ёс заншлын дагуу бол арилгаад хүн амын үржихүйн бодлогыг бол үргэлжлүүлж гинэ гэсэн үг. За ер нь ингээд бид нэр кино, түүхэн ном зохиолоос ер нь харж байхад дээр үеийн хаад ноёд язгууртнууд бол нэгдүгээрт маш олон хаттай, гэргийтэй байсан. Тэгээд татвар юмуд бас авдаг байсан. За энэний ер нь цаад бас учир шалтгаан юу вэ гэхээр мэдээж хэрэг дайн байлдаан болоод үхэж өргөдөх, хорогдох аюул бол маш ихтэй байсан учраас тэрний эсрэг үржүүлэх үйлийг бол маш их хийх хэрэгтэй байсан. За түүнийг дэмжсэн төрийн бодлогын нэг жишээ бол энэ нүүдэлчдийн дунд байдаг авга түших ёс байжээ гэж би ойлгож байгаа. За тэгэхээр энэ ёс бол одоо цагт мэдээж хэрэг дайн байлдаан байхгүй. Энэ цаг үед бол устдах нь ойлгомжтой. Тэгэхээр энэ ёс заншил бол тухайн цаг үедээ хамгийн зөв бас тэр үедээ үүргээ гүйцэтгэж исэн байна. Тэгэхээр өнөөдрийн дайн байлдаангүй цаг үед бол энэ ёс заншил шаардлагагүй болсон гэж. За дараагийнх нь болохоор энэ хөргөн талбих ёс гэж байгаа. За эртний нүүдэлчдийн язгууртнууд эв иеийг сахихын тулд хүүхдүүдээ хооронд нь ханилуулахаар өндгөн сүү тавьдаг ёс байсан. За тэгээд сүү тавихаар ирсэн хөргөн бэрийнхээ талд 2-3 жилийн хугацаанд хөргөн соройгоор үлддэг ёсыг хөргөнд талбигдах гэж нэрлэдэг байгаа. За энэний нэг жишээ нь Монголын улс төвчөнд байдаг. Бид нар бүгдээрээ мэднэ. Есүхэ Баатар Тэмүүчийн хөвгнээ Хонгорядын дайс эцэнд аваачиж сүү тавьчаад тэгээд тэнд Тэмүүчнийг үлдээгээд явчихдаг. За тэгээд сүү тавьсан бол зүгээр буцаагаад хүүхдээ яагаад аваад явчих болоог юм бэ гэхээр тухайн үед тал нутагт байсан ёс заншил ёсоор бол сүү тавьсны дараа хөргөн хүүхдээ үлдээгээд явж байгаа ёсыг хөргөн талбих гэж нэрээ. За энэ хугацаанд бол нөгөө сүү тавьсан хүүхдүүд хоорондоо танилцж гин, найзалд нөхөрлж гин, тэгээ зан ааш нь хоорондоо хэр нийцэж тохирж байна. Ирээдүйд ер нь энэ хоёр хүүхэд ханилын сухад ямар байх вэ гэдгийг шинжих хугацаа байдаг. За ер нь бол 1-3 жилийн хугацаанд байд юм шиг үлээ. Ном судрууд уншаад ахаар. За тэгээ энэ хугацаанд хоёр тал асуудалгүй байх юм бол ханилж болдог байна. За энэ бол бас их сонин ёс заншил. Тухайн цаг үедээ бол яг нийцсэн ёс заншил байх л та. За тэгээ энэ дээр нөгөө өндгөн сүү гэдэг ойлголт гарч байгаа. Өндгөн сүү гэдэг бол язгууртнууд голцоо хүүхдээ бага байхад нь гэрлүүлэхээр сүү тавьж үг хэлээд байгаа. Тэгээ өндөг гэдэг утга нь болохоор нэгдүгээрт одоо өндөг шиг хагараагүй эмзэг
балчир нас гэдэг утга байж магадгүй. Зүгээр энэ бол миний таамаг. За хаттын сударт энийг өгүүлэхдээ Гүйг хаан Хаймш хатан хоёрын багадаа өндгөн сүү тавьж байсан ёсны талаар дурддаг. За ингэхдээ хүүхдүүдийн гарыг нэг нэгэнд нь атгуулад нөгөө гарт нэгэн өндгийг хавсруулан атгуулад галын дэргэд ёслуулан мөргөж өндгөн сүү тавьж байсан ёстой. Бид барьсан өндгөө галын бурханд ёслуулад өндөр тэнгэрт шувуу болоог үр биднийг ивэж хайрл. Ирэх цагт тоонот герт эхнэр нөхөр болох ёсыг гүйцэнөө галын бурхан минь гэж хэлж байсан. Өндөг нь жинхэнэ өндөг биш, алт мөнгөөр өндгийг дуурайлган хийсэн эд байдгаа. Ихэвчлэн охин нь тэр өндгөө авдгаа гэж бичсэн байсан. За энэ өндгөн сүү хөргөн талбуудах ёстой давхцуулаад инж гэдэг ойлголт гарч ирж байгаа. За инж гэдгийг бол манай хүмүүс их нь ойлгож байгаа хаа. Ер нь бол эцэг их нь охиноо хүнтэй суугаад дагуул болгон өгөг өмч эд хөрөнгийг хэлж байгаа. Одоо нөгөө бэрийн талаас охины талаас дагалдуулж ирж байгаа инж эд баялаг. За энэ ёс бол одоо цагт усцсан байх гэж би бодож байна. За устаагүй ч байж магадгүй ямар нэг байдлаар хадгалагдаа хэлбэрээ солиод ер нь гол утга агуулга нь юу вэ гэхээр айлд бэр болоод очиж байгаа охин бол өөрийн анхан шатны хэрэгцээгээ хангах мал ахгүй эд хөрөнгөө аваад очдог тийм тал нутгийн ёс байжээ. Өөрөөр хэлбэл хоосон гартаа очихгүй нь шүү дээ. За нөгөө талд нөгөө сүү тавих гэж байгаа хөргөний тал бэрийн талдаа сүүн бэлэг өгдөг байсан. Ингээ харилцсан бие биедээ ингээ дэмтэй. За энэ тухай хаттын сударт өгүүлэхдээ бидний хөвүүдээс ганцхан Тэмүүчин л өндгөн сүүтэй байваа. Бусд нь битүү цаг төрсөн учраас өндгөн сүү тавьж тайж хүмүүний баатар хүмүүний ёс эс үйлдсэн гэж байна. Тэгэхээр энэ нөгөө голцоо тайж баатар энэ язгууртан гаралтай улсуудын хооронд л одоо байдаг байсан ёс заншил юм уу гэж ойлгогдохоор. За тэгвэл одоо ардын дунд ч бас байсан байхыг үгүйсэхгүй те. За ингээд бид хонгороод газар руу явж хэлсэн үгэндээ хүрх хэсгийг нь тандах хэрэгтэй болсон юм аа. Бүртэйг бидэнд өгч явуулах нь үү? Сүүн бэлгийг буцаагаад илгээх нь үү? Аль нь ч байсан болноо. Хэрв гэрээс суслагдаж сүүн бэлгийг буцаагаад явуулбал хэдэн төлөвтэй ирнэ. Амандаа хурч охиноо өгөөд явуулбал энж нь чамламгүй байх учиртай гэж байгаа. За гэтэл хонгороо түмэн хэлсэндээ хурч охиноо идэх мах өмсөх хувцастай нь явуулсан юм. Хатан хүмүүний ёсоор гоёмсог 10 дээл шүр сувд тантай явуулсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Есүхбаатар Тэмүүчнийг хонгородын дайс эцэн дээр бүртөөчөнтэй өндгөн сүү тавиулаад тухайн цаг үе хэцүү байсан учраас нөгөө хөргөн талбуудах ёсоор тэнд удаж чадаагүй. Ягаад гэвэл нөгөө Есүхбаатар чинь татарууд хорлогдооноос барахдаа за хүүгээ хурдан авчраа гэхэд хэрэгдэд сүү тавиулаад хөргөн талбигдсан байсан бихтэр. За тэгээд хонгороод дөнгөж сая сүү тавьсан Тэмүүчнийг ээжүүд нь буцаагаад удаад авчирчдаг. Тэгээ цаг үеийн байдлаас болоод ингээд хөргөн соройгоор л үлдэж чадаагүй. Тэгээд нэлээд хугацаа өнгөрсний дараа ингээд өндгөн сүүний охинтойгоо ингээд авъя гэд хонгороод очихвол хонгороод одоо Есүхбаатар өнгөрцөн та нар хэрэггүй болсон гэд одоо сүүн бэлгийг нь буцаагаагүй эсэргээрээ хэлсэн амандаа байж энжийг нь дагалдуулаад охиноо бол өгсөн байх нэ. За ингээд өнөөдөр бол мэдээж энэ хөргөн талбих ёс устдаж алга болсон. Бидний одоо нийхэм цаг үетэй бол нийцэхгүй болсон ойлгомжтой. За гадаад бол харин нөгөө сүү тавих ёс бол байгаа харагддаг. Монголд бол сайн мэдэхгүй байна. Монголд нөгөө бэр гуух ёс нь бол байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нарийн нүүдэлсний дунд байсан энэ ёс заншлуудаас цаг үеэ дагаад цаг үедээ нийцэж зогсож байгаа нь үлдээ. Цаг үедээ нийцэж зогсоогүй ингээд өөргөө гүцэтгээд алга болж байгаа. Ийм одоо зүй тогтолцоо анзаарэгдэж байгаамаа. За дараагийн нэг ёс заншил одоо устдаж алга болсон ёс заншил бол 7 насны шинжээ. Хамаг Монголын цаг үед хүүхдийг 7 нас хүрмэгцэн энэ хүүхэд ямар авьяас чадвартай болохыг нь сорж шалгаж цаашид ер нь ямар ажил мэргэжилтэй болох вэ гэдгийг нь тодруулж тэр чигт нь хөгжүүлэхээр бэлтгэдэг байсан ёс байдгаа. За ингэхдээ улс даяар томоохон цуглаан наадам хийж тэнд хүүхдүүдийг тусад нэг газар байлгаж дэмч багш нар шалгалт сорил авдаг. За эсвэл нөгөө отог бүлгийн хүрээнд дотрооч энэ шинжээг хийж зохион байгуулж болдог байсан. За улсын хэмжээнд бас нэгдсэн журмаар бас зохион байгуулдаг байжээ. За энэ тухай бол Харадан Баатарын төвхтэр бас гардаг. 7 насны шинжээг нь хийлгэх гээд эцэг нь Урайхаагаас Бадар нэртэй дэмчийг авчираад байсан цаг үе дайн болж бид нар одоо өрх гэрээс үүдгүүлсэн. Тэгэхээр тэрхүү дэмч багш намайг авч дайснаас дутаасан гэсэн түүх гардаг. За одоо 7 насны шинжээ гэдээ бас гэрлийн өргөнөөс судар ном гарсан байдгаа. Тэнд бол бас дэлгэрэнгүй байдаг байх гэж бодож байна. За ингээд дараагийн бас нэг алга болсон соёл бол энэ үсний тойвонгийн соёл.
одоо энэ 7 насны шинжээ хийлгэсний дараа хүүхдийн үсэнд нь туйван буюу энэ үсний боолтыг зүүж өгдөг. За тэгээ туйвангийн өнг, хээний бэлэгдэл ямар байгаас хамаарч тухайн хүүхэд ямар чиглэл суралцаж мэрэгшиж байгааг тодорхойлдог байна. За жишээ нь ногоон өнгийн туйвантай бол эмнэх, домнох чиглэлд суралцж байгаа. За тэгээ шар өнгө нь үлгэрч, туйч. За тэгээ тэр туйвангууд дээр нь ямар хээ, бэлэг, тэмдэг дүрслэл байгаас хамаарч бас ямар чиглэлээр суралцж байгаа нь бол харагддаг. Тухайлбал одоо өлзий хээтэй байх юм бол хэлмэрч болохоор гадаад хэлд суралцж буй гэх мэтээр ингээд туйвангийн хээ бэлэгдлэр нь суралцж буй чиглэлийг нь ялгадаг байсан. За өсний туйван чинь зөвхөн ингээд хүүхдүүдээс байгаас гадна хатад эмэгтэйчүүд, язгуурт ингээд бүхэл улсууд дээр байж байгаа. Тэгээ энэ өсний туйван чи явсаргаа сүулт нөгөө одоо халах их нэрийн толгоон гоёлог одоо музейд байдаг нэг тийм маш том сүрлэг тийм ус байдаг та ингээд цав маавгаар наацсан. Тэр чинь ерөөхдөө нөгөө туйвангийн соёл маань нэлээ хүндрээд улам газар аваад явж исэн л тэр цаг үе юм шиг байгаа. За тэгээ орчин цагт бол одоо тийм хүнд нүсэр юм хэрэггүй. Учираас бол энэ туйвангийн соёл бол арилж алга болжээ. Тухайн цаг үедээ бол хэрэгцээгээ дүүргэсэн. За тэгэхээр яг усны боолт гоё чимэглэлийн төвшөнд бол ингээд хадгалагдаад явдаг байхаа гэж бодож байна. За дараагийн нэг соёл бол энэ нялгах үсэнд хөхөл тавих гэж байгаа. За усны найр хийх соёлтой бол энэ шууд холбогдож байгаа. Усны найр хийх соёл бол одоо бид нар ч гэсэн хадгалагдаж үлдсэн байгаа шүү дээ. Нялх усыг нь заавал сэвлэгийг нь үргээж тэгэхэд найр хийдэг. Одоо нүүдэлчдэд байдаг томоохон ёс заншлын нэг. За дээр үед бол тэр нялх хүүхдийн үсийг авахдаа хөхөл үлдээх буюу хэсэг газрын үсийг авалг үлдээж тэр үлдээсэн үсээ тодорхой хэлбэрт оруулан заснаар ямар отог гарвалын хүүхэд вэ гэдгийг таних боломжтой болдог. Хэрэгцээнээс үүдэж энэ соёл үүссэн байна. Ягаад тэгэхээр тухайн цаг үед бол тал нутгаас хүүхдүүдийг хулгайлаад алтан улс болоод цааш хайр улсад боол болгон арилжаалдаг тийм хүний наймаа их байсан. За түүнээс сэргийлэх, за тэгээ хил дээрээс эзэнгүү хүүхэд олж авчирлаа гэхэд хөхлөөр нь таньж отог гарвалд нь буцааж өгөх гэх мэт амьдрал ахуйн хэрэгцээнээс үүдсэн тийм соёл байсан. За тэр дайн дажинтай цаг үед боолчлол гэдэг бол асар том аюултай. Одоо бодит аюул бас томоохон сэдв байсан байгаамаа. Тэгээд тэрнээс болж юм хөхөл тавьдаг соёл байжээ. За энэ хүү соёл бол одоо байхгүй. Харин зүгээр үсний найр хийдэг, сэвлэг үргээх ёслол хийдэг. Тэр найр нь бол ингээд бид нарт үлдсэн байна.